За, аж үйлдвэр эрдэс баялагын сайд, ерөнхий сайд, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон сангийн сайдаас асууя. За, нүүбийн цөлжилтийн эсрэг одоо 17 дугаар баг хурал Монгол улсад 26 оны 8 сард болно. За, энийг 50 хүрэхгүй тэр бумаар барилга байгууламжийн асуудлыг оруулж ирээд төсвийг хасаад буцаагаад оруулаад ирсэн байна. Энэ бол бага мөнгө штэ. Энэгээр хэрвээ бид нар КОП 17 хийж байгаа бол сайн. Өмнө нь АСЕМ-ыг бид нар 395.7 тэрбумаар хийжсэн баггүй юу. Тэгэхээр энэ КОП 17-г Монгол улсад хийгдэж байгаа тэр манайх хэдэн тэрбум хэдэн их найдын орлого олох вэ? Одоо орхон анги хэрлэн тонн усны төсөл чинь 2.7 их найд байхгүй юу? Энэ мөнгийг КОП 17-оос босгох ямар нэгэн одоо юу бэ нөө? Төлөвлөгөө байгаа юу? Эндээс ер нь байгаль орчин уур амьсгалын эсрэг хичнээн мөнгө төгрөг босгож чадах вэ? За, дэлхийн нийтээрээ өнөөдөр эко төсөл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаа. Мөнгө хаана байгаа вэ? Энд байгаа. Гэтэл өнөөдөр бид нар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 115 тэрбум төгрөг хасцсан байна. Энд миний хамгийн харамсаж байгаа нь хөв цөөрөм 333 төсөл 6.5 их найдаас нь 4 тэрбумаас нь 4.7 тэрбумыг хасцсан байна. Үгийн нуурыг цэвэрлэх аврах ажиллагаа 1.4 тэрбумаас нь бас л хасчихсан байх юм. Яагаад ингэж усны эсрэг төслүүдэд хасаад байдаг? Энэ хөв цөөрөм чинь манай Өмнө Говь аймгийн хэд хэдэн сумдад хэрэгжиж их хөөрхөн явж исэн шүү дээ. Говийн бүсд энэ ус асар хэрэгтэй. За, алт 3 аян хийх юм шиг байна дамжин сайда. 45 алтны үндсэн ордыг тэгээ 25 аж ахуй нэгжийг ажилд оруулж одоо 129.4 тонн алт олборлохоор зорж явах шиг байна. 1 кг алтыг 4 тонн усаар олборлодгоо. Усны нөөцөө тооцож үзсэн үү? Хичнээн тонн усны нөөц орох вэ? Өнөөдөр Монгол улсын алт 3 аян, дээрээс нь нүүрс, цэс бүгдийг нь олборлоход ус хэрэглэдэг. Тэгэхээр манай улс яагаад энэ байгаль орчин уур амьсгалын эсрэг хэрэглэх төсвөө хасаад байгаа. Яагаад 2.7 их найдыг босгох төслөө өнөөдрийг хүртэл танилцуулахгүй байгаа. Ерөнхийдөө КОП 17 дээр энэ мөнгийг босгож чадах уу? Ямар одоо мөнгө босгох тийм зорилттой байгаа. Байгаль орчны сайдаас асууя, дамжин сайдаас асууя, ерөнхий сайдаас асууя. За, сангийн сайд тэгээд дандаа манай говийн төсвийг хасдаг юм дөө. Өмнө Говь аймгийн одоо хөгжлийн сангаас авах мөнгийг 17 тэрбумаар, за, Дорн Говийг 22.3 тэрбумаар хасаа ийдсэн. Говь Сүмбэрийг 2.7. Монгол улсын 80 их найдын дотоод. За, КОП маань ийм юм байгаа шүү. Гişнэ. Маш харамсалтай зүйл болсон. Энэ сая одоо 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татуулна гэдэг бол хайрын төсөв шүү дээ. Нодлон хэдүүлээ яаж эдэм ингээд батллаад тэгээд худалдаа авах ажиллагаа хийгдэж чадаагүй амжилтгүй болсон. За, тэрэн дотор ингээд энэ орцсон юм байна. За, тэгээд одоо энэ олон улсын өмнө одоо бидний маш хариуцлагатай ийм ажил болж байгаа. За, сая гадаад айлчлалын хоёроо эрхлэгч мөн энэ асуудлыг одоо бид хийнэ. Ерхий сайд ч гэсэн мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын өмнө бол амжилттай хариуцлагатай хийнэ гэдгийг амлацсан. За, одоо ингээ хийгээсээр арга байхгүй. Нэгэнт тулцсан юм чинь. Тэгээд 50 тэрбум төгрөгөө бас голоод байгаа шүү энэ төсөлмөө. Энд чи хаанаач хүрэхгүй байна, нэмж өгөө гэд. За, одоо төсвийн орон зай боломж маань энэ байгаа. За, энийг одоо буцааж тавихаас өөр арга байхгүй. Тий, Батбаатар сайдтай захиад байгаа. Энэ тавьсан мөнгөө одоо сүүлийн хагас жилдээ одоо зарлагдаж амжих хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хойтон ер нь малрын шүү гэдгийг сайн л хэлээд байгаа. За, тэгээд энэ 41.8 тэрбумаас томоос 27 тэрбум төгрөг таны асууж байгаа дээр барилга байгууламжинд нь орох юм. Төрөөслөх хэсэгч байгаа. За, мөн барьж байгуулах хэсэгч байгаа. За, бус хэсэг нь бол тэр арга хэмжээ болох газрын одоо дид бүтэц, за, зам тогтчлт ийм ажлууд байгаа. Амнаттай холбоотой хэсэг ийм юм байгаа шүү мөгөөслөн гişнэ. Энэ жил 5.6 их найд төгрөгийн орлого орно гэж тооцсон амнатаар. За, гэтэл одоо бид 1.7 их найдыг алдахаар ийм тооцоо гарч байна. Төсвийн дотлохоор ингээд амнатын орлого маань 3.9 их найд болж буурж байгаа юм. Тэгэхээр нөгөө амнатаас хуваарлаа гэдэг орнууд төгслийн сангууд маань энийгээ дагаад буурж байгаа шүү. Тэрнээс үүш таньж байгаа асуудал биш. За, Өмнө Говь аймаг маань бол одоо хамгийн том дүнгээр орнод төвөгчдийн сангаа зузаатал авдаг. За, тэр дүнтэнд одоо яг ингээд хувирлахаар тэгж асагдаж байгаа шүү. За,
25 оны төсөвдөр COP17-г санхүүжүүлэх зорилгоор бэлтгэл ажлыг хангах зорилгоор төсөвт 50 тэрбум төгрөг тавигдсан. Энэ 50 тэрбум төгрөгийн их үүсвэрийг Улаанбаатар хотын захирагч засаг дарга эрхийг нь шилжүүлэх ажлыг байгаль орчны сайд шилжүүлсэн байлээ. Энэ шилжүүлсэн төсвөөс 8.1 тэрбум төгрөг нь гэрээ хийгдээд 5 сарын 31-ний дотор 41.8 тэрбум нь гэрээ хийгдээгүй. Гэрээ хийгдээгүй учраас төсвийн эмнэлтийн хуулиар буцаан татагдсан. Энэ буцаан татагдсан мөнгө одоо төсвийн додотголд эргүүлэн оруулж ирж байгаа. Гэхдээ төсвийн додотголоор нэмэлтээр оруулсан хөрөнгө төсвийн хөрөнгө оруулалт худалдан авалтын үйл ажиллагаанд зориулагдах ёсгүй гэсэн төсвийн эмнэлтийн хуулийн 13.1-ийн дэх заалт байгаа. Энэ үүднээс эрхийг нь бол Улаанбаатар хот руу дахиад шилжүүлнэ. Тэгээд энэ нь өөрөө зарагдаж болох уугүй юу гэдэг дээр сангийн яамнаас тодруулгууд байнга нэгж байгаа. Энэ дээр тодруулга ямар боломжууд байх вэ гэдгийг хуулийн хүрээнд гаргах ёстой гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Өчигдөр COP17-гийн үндэсний хороо уралдаад сангийн яам, хууль зүйн яам, хот болон бусад холбогдох газруудад бол шаардлагууд тавигдсан. Ер нь COP17 хийгдээд юу болдгийм бэ гэж одоо 16 өмнөх COP16-ад Сауди Арабид болсон. Энд бол 500 сая долларын төсөв зарцуулаад одоо Монгол улсад шилжүүлж өгөх хугацаанд 10 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалт босгож байгаа юм бэл. Энэ 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт бол тухайн газар нутгийн цөлжид уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад бол зарцуулагдана. Тэгэхээр Монгол улс үүн дээр анхаарал хандуулвал бид дараагийн COP18 хүрэх хугацаанд цөлжилтийн конвенцийн удирдлагаар ажиллахдаа тодорхой хэмжээний хөрөнгө санхүү босгох тийм боломж байгаа. Өнөөдөр энэ COP17-г зохион байгуулахад хандив хүлээж авах данс байхгүй. Төсвийн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд өчигдөр COP17-гийн үндэсний хорооны урал дээр бол боломжгүй болсон. Төсөвт буцаан татагдах данс буюу одоо сангийн дансанд донор байгууллагууд буюу гадны одоо хандивлагч нар хөрөнгө одоо санхүү хандив тусламж үзүүлэх боломжгүй. Энэ асуудлыг эх 7 хоног засгийн газрын уралдаар оруулж юм уу яаралтай шийдвэрлэхээр одоогийн байдлаар ажиллаж байна. За манай мөсгөлэн гişүн маш чухал асуудлыг ярьж байна. Уул уурхайн баяжуулалтын технологид олборлолтод ус бол хамгийн чухал. Тэгээд бид энэ улсын хурлын тогтоолыг оруулж ирж байгаа алт гурван аяны хүрээнд зөвхөн үндсэн ордуудын асуудал яригдчих. Зөвхөн үндсэн ордууд гэдэг бол усыг дахин ашиглах тухай асуудал байдаг. Үндсэн ордын ашиглалтад бол ер нь усыг 90% хүртэл хамгийн багадаа дахин ашиглах юм одоо технологиуд гарцсан. За нэгдүгээрт, хоёрдугаарт уул уурхайн хаалтын барьцаад энчин хөрөнгийг нь бол тулталн авна гэсэн ийм л одоо төлөвлөлтөй байна. Мөн тогтвортой хөгжлийн чиг баримжааг барьсан одоо хариуцлагатай уул уурхай гэж одоо томьёолол байгаа. Энэ нь өөрөө байгаль орчны олон улсын стандартыг хангасан энэ төслүүдийг л одоо хөдөлгөнөө гэсэн ийм шалгуураа тавьчихад байгаа юм. Энэ магадгүй нэг жоохон мэрэгжлийн үгнүүд байгаа учраас ус жоохон тэгж харагдаад байгаа хаа. Тэгээ тантай санал нэг байгаа. Одоо COP17-оор 10 тэрбум доллар тэгэд энийг авах данс байхгүй гинүү. Энэ 10 тэрбум доллар орж ирэх юм бол энэс говийн усны төсөлд оруулах уу? Яг гэвэл Монгол улсын 80 их 80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.2 их 80-ыг бүтээдэг ард түмэн. Дээрэс нь говийн бүсэд засгийн газрын 14 мега төслийн 6 нь хэрэгжиж байгаа. Одоо дахиад стратегийн ордууд орж ирэхэд 9 нэмэгдээд манад нийтээ 14 стратегийн орд ажиллахын ерхий сайдаа. Тийм учраас би энэ говийн усны төсөл хэрлэн тоон орхон анги төсөл 2.7 их 80 байхгүй юу? Энэ дээр одоо та яг юу бодож байгаа вэ? Энэ 10 тэрбум доллар чинь их л аятайхан мөнгө байна да. Үнэн бол COP15-ыг зохион байгуулсан орн бол 2.5. COP зохион байгуулж дуусахад 100 сая доллар буюу тэгээд дараа нь 2 жилийн дотор 2.5 тэрбум долларын зөрчилтийн эсрэг хөрөнгийг олон улсын зах зээл дээрээс босгож авч чадсан. COP16-г зохион байгуулсан Арабад 500 сая долларыг COP16-г зохион байгуулахад зарцуулаад
өнөөдрийг эх оны хүртэлх хугацаанд 10 тэрбум долларын их үүсвэрийг босгож авч чадж байгаа. Энэ бол Сауди Араби олж байгаа мөнгө. Харин манайх энэ COP17-г зохион байгуулахад урьдчилсан төсөл бүтээл ажлын хэсгийн гаргасан дүнгээр 356 тэрбум төгрөгийн буюу 100 сая долларын зардал гарна гэсэн юм төсөөлтөй байгаа. Одоогийн байдлаар бол нэг 50 тэрбум төгрөг тавигдсан. Бид нэр хандив COP17-г зохион байгуулах хандивыг бий болгоход Монгол улсын өнөөдрийн хууль тогтоомж сангийн яамны хууль дагаж явж байгаа энэ хүрээнд дотор Нэгэнт COP17 чинь цөлжилтийн эсрэг юм чинь говийн бүсэд хийчихэл да. Тэр 50 тэрбумыг чинь манай говийн бүс гаргачих. Ерөөсөө тэгээд тэр 10 тэрбум доллар тэгж болно өстэй та нэг хариулаач ерөөсөө да. За та хоёрын нэг 10 тэрбум долларын тэргээд айтайхан юм их л яриад байна. Тэгээд говийн бүст хийчихэл гэж байна. Тэгтээ эн чинь сая манай Батбаатар сайд хэллээ 500 сая доллар зарж иж COP хийсэн гэж штэ Сауди. Бид нар 500 сая доллар биш 50 тэрбумаар энэ жилийн 50 тэрбум сууж байгаа шүү. Энээс ч их мөнгө зарцуулдаг. Энэ цэцэрлэг төрөлөнд хийхээр одоо эхлэег байгаа ажил. 2 жилийн өмнө энэ чинь олон улсад амлалт авахтаа 2 жилийн өмнө өөртөө юм хийчээд барих газараа барьчаад төлөвлөчөөд хийдэг ажил. Тэгээ одоо хийгээг байгаа ажлаа бид нар эх жил хийнгээд үндсэндээ одоо төсөв суулгаад энэ зуныг алдчихвал эх жилийн 8 сард COP хийнэ гэдэг одоо 2 жилийн өмнө авсан амлалтаа яагаад авсан яаж хэрэгжүүлэх гэдэг чинь өөрөө тустай. За тэр Сауди Арабийн бас 10 тэрбум доллар бол тустай хэрэг. Ерөн зүгээр яг хуу энэ Green Climate Fund GGGI гэдэг олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, ADB зэрэг олон улсын сангаас орхон анги хэрлэн говь төслүүдийг ус дамжуулах томоохон төслүүдэд нэг 100-аас 150 сая доллар татах урьдчилсан санал яригдсан ч гэрээ хэлцэл бүрэн батлагдаагүй. Энэ төслүүдээр ярина. Улсын төсвүүд эдгээр төслийн хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсвүүд суугаагүй ч гэсэн гадаад их үйлсвэрээс JICA, ADB, Нобелийн хөгжлийн сан, Green Climate Fund-аас бас боломжийг үлдээсэн. Ерөнхийдөө орхон анги зэрэг төслүүд улсын төсвүүд бүрэн багтаагүй гадаад санхүүжилтээр татах байдлаар үргэлжлэх ийм чиглэлтэй байгаа. Ер нь яг COP17-оор Монгол улс 10 тэрбум долларыг татах зорилт дунд урт хугацааны тийм зорилт дэвшүүлж байгаа ч гэсэн ойрын хугацаанд нэг 100-аас 150 сая долларын санхүүжилт төсөл босгохоор олон улсын түншүүдтэй яриа хэлцэл хийж байна. За ер нь бол зөвхөн COP17-г зохион байгуулах ажил бол гадаад хэргийн сайд, Улаанбаатарт байгаль орчин уур амьсгалын сайд, 12 дэд ороо гэдэг ажлууд бол ерөнхийдөө ингээд нэгдмэл удирдлагын хувьд бага зэрэг тарсан байгаа. Нөгөө талдаа бас байгаль орчны уур амьсгалын яам өөрөө ажиллахад туйлын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Бид нар бол 3 газар энэ яам хуваагдаж ажиллаж байгаа. Одоо өөр байшингуудад ажиллаж байна гэсэн үг. Ер нь зөвхөн дэлхийн нийтэд энэ одоо карбон хүлэмжийн асуудал дээр гэхэд 500 тэрбум долларын үүрэг амлалт авсан олон улсын хэмжээний үндэсний уул уурхайн бусад үйлдвэрлэлийн компаниуд байж байгаа. Энэ 500 тэрбум доллароос Монгол улс бол татаж авах бүрэн боломж байгаа. Үүн дээр бол COP17-гийн ач холбогдлыг оруулж чадвал бид бол зөвхөн 10 тэрбум уу 1 тэрбум уу ямар ч байсан тодорхой хэмжээ